Би ажлын хэсгийн нэмж хариулахыг хүсэж байна. Дараагийн шатанд яах вэ гэдгийг өргөжлүүлээд энэ яриан дээр нэг мөсөн баталгааж болъё гэж бодож байна. Ажлын хэсгээс хариул. Тэгээ би хариулахгүй бол бас нэмж хэлье. За, дөрөвдүгээр энэ дэр. Ажлын хэсгээс хариулъя. Сархатын Зулбар шүү. За, санамжлалын гишүүний асуултанд хариулъя. Их тодорхой бид хоёр зүйл хийх ёстой. Нэгдүгээрт бол шинжилгээ ухааны технологийн чиглэлээр саяны 11 одоо жишээ чиглэл гарсан. За, энийг хэд болохыг бас ахаад бид хэлцэх бах. Тогтоолын туршид оруулж ирэх нэгдүгээр шаардлагатай. Хоёрдугаар шинжилгээ ухааны технологийн хуулийг бол бид эргэж харах ёстой. Энд бол саяны бидний зохицуулсан хоёрхан зүйлээр бол хязгаарлагдахгүй одоо юм нөхцөл байдлууд байгаа. Гуравдугаарт бол саяны хэлсэн төрийн их сургуулиудын тухайд шүү дээ. Одоо төрийн өмчид 5 их сургууль байгаа. Энэ их сургуулиудын тухайд бол саяны статустай холбоотой зүйлийг бол гарцаа байхгүй эргэж харж ийж бид нэр энэ ихтэй сургуулиудын өөрсдөө бие дааж өгч боломжийг олгох юм билээ. Тэгээгүүр нөхцөлд гаднаас тухайлбал эндомит аваад ирдэг. Эндомитаа авахын тулд заавал татвар төлдөг нэг ийм сонин одоо шинэ зохицуул байж байгаа. Тэр нь бүр 30 хүртэл одоо хувьтай. Гадны одоо шинэ байгуул санхүүгийн одоо шинэ дэмжлэг буюу одоо шинэ хандив өгж хахад тэрийг одоо шинэ бүрэн одоо ашиглаж ихтэй сургуулиудын хөгжлийг хангах чадахгүй юм байдлууд хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол эргэж харна. За, дахиад тодруулж асууя. Отхоны Саранжлон гişүү. За, нэмж одоо хэлэхэд энэ 19/3-1 дээр байгаа эрдэм шинжилгээ судалгааны ажил хөгжүүлэлт гүйцэтгэгч нь дараах мэдээллийг хуулиар нуудлахыг хориглоснаас бусад гэдээ байгаа. Тэгээ энэ дээр нэгдсэн мэдээллийн санд хүргүүлж ил тод хүртээмжтэй байлгана гэж байгаа. Энэ хүртээмжтэй байлгана гэдэг нь шинжилгээ ухааны аливаа тайлан мэдээлэл нь өөрөө EPUB бүрэгдэхэлтэй буюу одоо PDF-ээр бичигсэндээ нөгөө харааны бэрхшээлтэй хүмүүс болон дэлгэц уншигчид ээлтэй хэлбэртэй байрших ёстой гэсэн энэ агуулгаар энэ зүйл залтыг оруулсан юм аа. Тэгээ энэ одоо формат руу шилжихэд энийг хийхэд бол журмаар зохицуулах юм билээ. Тэгэхээр манай ажлын хэсгийн хувьд бол энэ дэр нэлээд ярилцаад дараагийн шатнд энэ дэр юу дутуу байсан бэ гэхээр ер нь дахин судалгаа давтагдаад байгааг болиулахын тулд энэ судалгаа өмнө хийгдсэн байсан гэдэг лавлгааг авах нэг асуудал энэ одоо зүйлд бид нар тусгаж чадаагүй байхгүй. Тэгэхээр энийг нь бас журмаараа заавал тусгах ёстой шүү гэдгийг бас хэлэх гээд байгаа.